За өнөөдрийн тухайд аялгууд номын уран бүтээл төрүүлсэн байгаа. Тэгээд энэ бүтээлийн тухай бас хэлцэл ханддаг гэж үздэг. За
Дөрвөн гамдан гэрчлэн хийдэг жүг татсан юм өмзөд лам тулхтайгаа номын аялгуурт уран бүтээлийг одоо White Arch студиудээр хоолойгоо бичвэл дөнгөжтэй өсөж байна. Тэгээд энэ ном бол одоо Жадав Римбучи багшийн зарилгаар Мэдгөө бурхны тарныг аялгаунд оруулаарай гэсэн одоо 2018 онд багш маань зарилгаа альтчаад тэгээ одоо удахгүй багш маань Монгол ирэн тэгээ тэр үеийн бэлэн байлгүй үднээс Мэдгөө бурхны тарныг аялгаунд оруулсан одоо ийм бүтээл хийж байгаа. Аялгаутай тарны сонсохоор их өөр байлээ л дээ. Тэгээд хоолойны хувьд ч тэр цаана ард нь ингээд аялгау явахаар их өөр тэгсэн нэг сайхан сонсогдчихсэн. Тэгээд энэ аялгаутай явдгийн учир нь юу юм бэ? Тэгээд энэ номонд бол зөвхөн дан ганц эмэгтэй хүний хоолойгоор биш одоо гамнагийн өмзөд их өмзөд ламаараа би бас энд уран бүтээлдээ урьж оролцуулж их нүргэл сайхан ийм гоё хоолойг бас чимэг олж оруулж байгаагаараа энэ ном онцлогтой. Миний өмнөх уран бүтээлүүд дандаа сингл хоолойг дан ганц эмэгтэй хүний хоолой байсан. Тэгэхээр энэ аялгау гэдэг бол хүний сэтгэлийг одоо засах бас нэгэн хүч, энерги хүчийг одоо авч идэг. Маш олон хүмүүс бол дуун дургуун гэж байхгүй. Тэгээд тэр дундаа бурхан номын аялгау бол хүний сэтгэл зүрхний одоо чамд хүрдэг болов уу гэж би олон жилийн хугацаанд энэ номын аялгауд номын уран бүтээл хийж байгаа хүний хувьд бол олон хүнээс ам данцсан яриа сонссон. Тэгээд энэ удаагийн хоолойны онцлог бол манай их үндэстний хоолой байгаа. Тэгээд тулга маань тэг аялгаугүй цэвэр уншлагаар нь одоо энэ яасан номд хоолой бичүүлсэн байна. Умзад хоолой гэдэг нэр чинь л да. Тэгээд энэ утгыг бас та тайлбарлаж өгөхгүй юу? Умзад гэдэг нь болохоор ум гэдэг нь төв, зах гэдэг нь захах. Тэгээд ажил үргийн юмд бол онцлогондоо бол одоо хурлыг голж унших, дагуулж унших тийм одоо үүрэгтэй байгаа. Үндсэн одоо төв хоолой болохоо гэсэн үг юм. Тэгэхээр умзад хүн бол гоочин номод одоо барил аргил бүдүүн хоолойтой. Нэг бол их сайхан шингэн хоолойтой. Тэгээ нэг шингэлээч одоо өтгөрүүлэгч гэж байна. Хамгийн гол нь бол яг тэр нүргэл их хоолойтой. Тэрний бас тэрийгээ бол бас аслангийн хоолой гэж хэлдэг. Эсвэл одоо шинж шийдвэр эргэлжийн хоолой ч гэдэг юм. Тэгж хэлдэг байсан юм. Тэгээ тэр дайлангын бүдүүн хоолой энэ бол тэр хүрээ хийдийн буйнаас хамаарч төрдөг байсан. Их санаа ардаа аялгаутай байхаар та түрүүнээс ярьж юм л да. Дуу их шиг гэдэг бол хүний зүрх сэтгэлд илүү хүрч байдаг. Тэгээд бурхан номын одоо дуу аялгаутай хүнд хүрэхээр илүүтэйгээр тухайн одоо хүний зүрх сэтгэлд хүрэхээс гадна одоо яг төвлөрөх гэх юм уу, ясалгах гэх юм уу, олон янзаар тэр хүнд ямар нэг байдлаар ингээд өөртөө хамт байхад энэ дуу их шиг дамжуулаад дээрээс нь бурхан номын одоо айдан тарин нэг дараа хамтдаа байхад их өрмөц санагдчих юм да. Тэгээд үзэгчид магадгүй сонсогчид яаж хүлээж авах байх гэж бодож байна тань. Би бас цугсгаан түрүү одоо үйл явцданд бол сонсоод явж байлаа да. Тэгэхээр нэгдүгээрт бол багшийн зарилгаар бас одоо энэ сайхан аялгауд номыг хийж байгаа учраас бид хүн бол хичээж байгаа. Тэгээд энэ бурхны номын аялгау бол бясалгалын дуу даардаг байсан. Тэгэхээр энэ бясалгалын дуу бол зөвхөн хүн биш байгаль дэлхий, хүн бусын одоо далдын ертөнц, лус савдаг, тэнгэрсүүд бас бидний одоо хүмүүний гой сайхан хоолой, айдан бясалгалын дуунуудыг сонсдог гэж номд гардаг. Бид нар байгальд ч юм уу хөдөөхээр явахдаа нэг аялгау их шиг дуулахлаараа зарим үед ингээд бохор бороо харилж байгаа ч юм шиг их тийм өөр мэдрэмж төрдөг. Ялангуяа Монголын орчин дуучид хөдөөхээр явж дуулахад бол байгаль дэлхий их баясдаг гэж. Тэрнтэй ялгаагүй бурхны ном бол өөрөө одоо хамаг амьтныг л одоо дуу хоолой тэр хүч номын одоо утга жансан бүгд л хүрч явах ёстой. Тэрний нэг нь бол одоо энэ баясгаланд дууны их шиг юм аа гэж боддог. Ламбай юу гэж боддог вэ? Тийм ээ. Бас нэг хурлын айдан
Тэгэхээр энэ бүгдийг бол бодисодоо бурхтууд бас ингээд зохиосон гэж бас номонд гарч идэг л дээ. Тэгэхээр бол ерөнхий бол хурлын ихэнх л одоо хурлын аядан тэр нарийн зүйлүүд бол зүгээр нэг эмгийн хүний одоо сэтгэлээс ундарсан зүйл биш. Бурхан бодисодоо нартай зарим нь бол юм өөрчилж гэж сонсч сурч авсан зүйлүүд гэж. Хурал номыг одоо эхлүүлэх төрөх гэд та түрүүнээс ярьлаа л да өнцөг гэд. Тэгэхээр ямар одоо ач холбогдлын хувьд тухайн хурал номыг удирдан чиглүүлэхэд мэдээж их том л өөрөөр хариуцлага байж таарна. Их тийм одоо дуучинтай зөвлөх юм бол уртын дуучин тугай гэдэг их урт амьсгаатай юм аа гэд би бас түрүү анзаарч илаа л да. Тэгээд ер нь яагаад одоо яг одоо хурал номын үеийг онцод болъё гэж та бас шийдсэн бол онцод нь болохоор яг хөрөг шил сонгож авдаг л да. За. Тэгээ яг би болёо гэд очсон болох юм болохгүй. Тэгээ хурлын одоо уншлаг ном айдан тэр юмд тодорхой хэмжээнд гарчсан залуучуудаас сонгож авч тэгээд хурлын юмд болгодог л да. Энэ та номын айл дурын талаар бас таны утга агуулгыг бас тайлбарлаж өгөх зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр яг би одоо ингээд Мэнтгва бурхны барьсан. Мэнтгва бурхан бол одоо яг л базар сад шиг одоо өөрийн өмнө үлдчихсэн одоо үлдэж буй санаандгүй буруу за тэгээ олон янзын үйл хураасан гэдэг тэрийг одоо цэвэрлэх талтай би их сэтгэлийн хураасан гэдэг цэвэрлэх тийм шулуухан хэлээд цэвэрлэгээний тарин гэхэд тийм. Тэгэхээр энэ ер нь бол ингээд бид нар амьдрал дээр ч гэсэн өдөр тутамдаа гэртээ хоолоо ихэд маргааш дахиад хоол хийнэ гэх нь ойлгомжтой. Тэр хоолыг ихэд тэр саваа байнга цэвэрлэх хэрэгтэй. Тэгжээ шинэ хоол, шинэ амтыг мэдэрдэ. Тэр шиг бидний энэ одоо оюун сэтгэл аль алинд нь сайн сайхан шинэ сургааг юм хүлээж авах энэ доторх биедээ хураасан биеийн бохор, сэтгэлийн бохор, оюуны бохор тэгэл хэлэн цонол янз янзын зүйл ингээд шингэсэн гэдэг. Тэрийг заавал бясалгалын аргаар, ном тарины аргаар цэвэрлэх ёстой гэдэг. Тийм. Нөгөө бие цэвэрлэх хэсүүлийг хүмүүс мацаг ариг болсон шиг бид нар хураасан янз янзын одоо эвдэг зүйлс сэтгэлд оюундаа хураасан тэрийг бол энэ тарин номын аргаар бас цэвэрлэх ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ тарин нь бол үнэхээр одоо цэвэрлэгээний бас тариндаа ордог. Бид нар олон дахин унших тусмаа өдөр тус бүртээ ингээд хураасан тэр зүйлүүд бол ингээд арилаад байдаг гэж үр дүнд гэж үздэг. Хүмүүсийн тухайд бол одоо төв дээр гэдэг юм уу яг тарины утга агуулгаар нь тэр дорн цээжлээд өдөр бүр уншаад явах бас боломж юу илээ те. Тэгээд яг энэ одоо зүйл дээр нь тулгуурлаад та одоо бүхний хувьд бичлэг байдлаар ингээд хүмүүс түгээх бас нэг ихлэл тавьж байгаа юм болоо. Тэгээд сонсож явах явцдаа бас хүн тухайн хүн ямар одоо үйл хийж явах ёстой юм. Дан одоо тэр би өөрийгөө цэвэрлж ийн гэж бодлынхаа хүчээр өөрийгөө цэвэрлэх ёстой юу? Ямар байдлаар бас яг энэ тарины сонсож байх хугацаанд яах ёстой талаар бас хэлж өгнө. Тайлбар. За. Тэгээд ер нь альва хилэнцэн үйл бол хүнээр нэг бол үйл нь боловсроод ирэхээр тэр зүйлийг ийдэлж тавах хэрэгтэй. Нэг бол тэрнийг одоо боловсрож ирэхээс намжиж одоо арилах тийм боломж байна. Тэгэхээр мэдээж зовж идэлснээс намжлаад арилгачвал одоо амар шүү дээ. Тэгэхээр бол дөрвөн хүчийг бүрдүүлээд тэгээд одоо сайхан бясалгах юм бол тэр хилэнцнүүгээр нүгэл бол арилт юм байна. Үе одоо аривчих нь багс тийм байна. Тэгэхээр энэ тарныг одоо сонсож явах хэвчээ бол өөрийн өмнө огт руу өөрийн багшийг эсвэл энэ мэдүүгээ авахыг бясалгаач юм бодоод ингээд заларсан байна гэж бодоод тэгээ өөрийнхөө ут хийсэн хилэнцнүүгэл одоо бусдыг доромжилсан, бусдыг зовоож исэн, хорлох сэтгэлээр бусдад одоо хилэнцнүүлүүлж исэн ч тийм тэр мэтчлийн хилэнцнүүлээ бол одоо хор ус юм шиг санаад тэр одоо муу хилэнцнүүл арилж яана гэж бодоод дотоод сэтгэлд одоо нэг өсөнд хадгалагдсан байгаа муу хилэнцнүүл бол биеэс гэж гадагшилж гарч байна ч гэдэг. Энэ тарин хэлснээр төсөөлөн бодгоо. Тэгж бодоод таринаа унших юм бол энэ айц байдлын ч гэсэн өөрөө сэтгэл аюулгүй. Дээр нь бол манай монголчууд бас нэг төвд хэл, санскрит хэлний ялуу сайн мэдгүй юм юу яадаг штэ. Дагж хэцүү байна гэдэг.
Тэгэхэд бол энэ аялал айц байдал дээр оруулсан байгаа. Манай күнзэгч юм тэр тарныг хийж байгаа байдал хүний чихэнд хоншоод тэгээд дараа нь бол ирэмт цээжилсэн байх хэмжээний тийм сэтгэлд ойроор уусан байгаа санагдаж байна. Тэр иймэрхүү зүйлийг бодож бясалгаад зохицуулах яг л болно. За хүчит бүр тасарлаа. За ерөөдөө ая дангийнхын хувьд бас тодруулж ярих нь зүйтэй ах гэж бодож байна. Бид сүүлийн үед ер нь бол хүн төрөлхтөн сүүлийн үед их тэр амар тайван байх, сэтгэл дотроо амар амгалан бий болгох, бясалгах гэдэг юм уу, гаднаас их тэр амар тайвныг хайсан үйлүүдийг хийж эхлэхэд байна л да. Йог гэдэг юм уу, бясалгалд суух гэдэг юм их олон янзаар эрэлхийлж юм гэж хэлж болно. Гэхдээ ингээд сонсоод байхны тэр йогийн, бясалгалын ая дангууд дандаа л одоо гадны энд хийгийн ч гэдэг юм уу ая дангууд байгаад идэг. Гэтэл Монгол маань ямар сайхан одоо урлаг орон сайхантай, ямар сайхан байгаль дэлхийтэй одоо газар нутагтай билээ. Тэр чинээгээр тэр одоо ая данг өөрсдөөсөө гарах бас боломж болцоо хэр байдгийг бол саяны бас дуун бүтээлийн аяны тухайд таас мэдээлэл өгөх зүйтэй гэж байна. Тэгэхээр энэ саяны энэ дууны тарныг бид нар ярьлаа тийм. Тарнаас гадна хөгжим бол маш их чухал байдаг. Хөгжмөр хүн эмчлэгдэж болдог. Хөгжмөр хүн өөрийгөө сэтгэл оюуныг ингээд гоё сайхан баясгаж байдаг. Бид нар Монголд бол яг Бурхны шашны аялгууд номын одоо шин төрлийн хөгжим бол их чинь голлоод хийдэг. Одоо чөлөө дуран бүтээлч гэх үү. Тэгэхээр энэ юуны тухайд хийж байгаа гэхээр олон хүний ялангуяа Монгол хүний сэтгэл зүрхэнд Монгол хүний одоо зүрх сэтгэлээс гарсан тэр аялгуу хамгийн түрүүнд хүрэх болов гэж боддог. Тэр үднээс ямар ч хэлсэн 25 26 бүтээл чинь хийсэн байгаа. Нийтд бол масаар нь бол арай хүрээгүй л байна. Тэр PR-ыг би бол хийж чадахгүй байгаа юм шиг. Гэхдээ Монголд одоо бясалгал хийдэг газрууд те шашны төвүүд тэгээ йогийн одоо энэ йог хийж байгаа энэ залуучууд дандаа энтгийн таны аялгуунуудыг сонсоод байгаа төлөвтэй. Монголын хаяг ерөөсөө хайж үздэг. Тэгэхээр монголчууд бол дотроосоо угаасаа тэгээ Бурхны шашин ч ер нь Бурхны шашин дэлхийд мянган жилийн түүхтэн мөртөө яг энэ хөгжмийн аялгуу бас орж ирээгүй болов. Шашны хөгжим гэхлээрээ те бүргээ гიშгүр ч юм уу ардын дунд оруулцдаг байхгүй юу. Тэгэхээр энэ манай орчин үеийн залуусуудад сэтгэлгээ нандаа болцсон хөгжмийн өөр төрөл их жанрыг сонсдог болцсон. Одоо би жишээ нь хэл ардын дунд одоо номын дуу яхлаар тэр болгон сонсоод байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хөгжмийн төрлийг орчин үеийн болгоод орчин үеийн залуусын сэтгэлгээн зориулсан гоё хөгжмийн жанртай тийм хийгээсэй гэдэг энэ хөгжмийн уран бүтээлчдэд бол хэлэх их дуртай. Энэ ардын уран бүтээлээс энэ уртын дуу биш үү? Манай уртын дуучид хамаг чадлаараа ойрож бархиж дуулааддаг байхгүй юу? Энийг яагаад намуух нар гоё гიშгэлэнгээр хийж болохгүй гэж тийм үстэй. Тэгэхээр энийг уртын дууг намуухан сонсох тусмаа хүний сэтгэл үнэхээр тайвширч тэ алгасарсан тэр зовж байгаа тэр зүйл нь намждаг байхаа гэж үздэг. Тэгэхээр энэ уртын дуу номын тарин аясыг ингэж холбоод хөгжмийг шинжилээд орчин үеийг янз янзын хөгжмийн юу орж ирсэн. Тэрийг Монгол хөгжмийн зэвсэгтэй ингээд хавсруулж өрөнд орны хослуулж хийх нь бол үнэхээр сонсголонтой байдаг болов гэж би боддیں۔ Тэгээ яг энэ саяны аялал бол астрал хөгжим аялалд орох. Астрал гэдэг нь оюун санаагаар аялах гэсэн. Оюун санааны чангад зорчход яг одоо эдгээр энэ Бурхны номын энэ дуу хөгжмийн аялалнууд нэлийн тус нэмэр болох болов гэж боддог. Таасаа сонсоход ямар байсан бэ хөгжим дангаараа? Тийм бясалгал хийж болох үстэй. Тийм нөгөө залбир сайн залбир талбар нь гэдэг шүү дээ. Тэгээд сайхан сонсож байгаа залбирх юм бол талбарч байдаг. Тийм аяана. Чи сонсоход ямар байсан? Надад яг аян дангаар нь биш одоо та хоёрын хамтын нийлэмж байдлаар сонсоход ёстой нөгөө орон зай мэдрэмж бараг алдагдах хэмжээнд хаана байгаагаа мэдгүй хэмжээнд очихоор гайхалтай сайхан сонсогдчихсэн. Тэгээд дөнгөж одоо дуусныхан дараа сонссон. Гэхдээ одоо үргэлжлүүлээд өөрчлөлтөө, шинжилэлтөө засаж залруулах юм байгаа гэсэн. Тэгээд дуусныхан дараа сонсоход бол үнэхээр гайхалтай одоо уран бүтээл хийж хийх нь бас зүйтэй болоо гэж бодож чинь. Тэгээд орчин үеийн
энэ замбраагүй одоо энэ хөл хөдөлгөөн ихтэй энэ нийгэмд тэр тайван сайхан тэр аялгауг хэдхэн хормын хугацаанд ч болтгой сонсоод өөрсдийгөө дотроосоо бас ингэ тайвшруулж амгалан байдлыг олж авах гэдэг бол их чухал юм шиг юм. Одоо маш одоо хэцүү нийгэм байгаа шүү дээ. Их тийм завч хөлөөгүй бүхэл юмд яаж сандарсан хэвцэн нийгэмд бол тэр тайван зүйлийг сонсоод их сайхан ёстой таны эдгээр тайлбар хийдэг зүйл болох шиг болсон. Тэр бурхны яг одоо шашинд бурхны ном яг энэ айдаг ингэж хослуулсан, таныг хослуулсан юм зүйл юу хэр их байдаг юм болоо. Манайд бас одоо бол шинхэн гэдэг үнцэг гэж бас хэлж байна юм. Тэгээ ийм орчин цагийн хөгжимтэй ингэж хийсэн зүйл бол цөөхөн шүү дээ. Тэгээд яг хөө миний мэдж байгаагаар л нөгөө нийтийн дуучид маань 70 хүртэл дуурмууч тийм дуурмууд хайж байдаг. Яг ийм чиглэлээр явж байгаа юм бол үзэгчлэх байна. Хуучны яг хурдан айдам тэр бол тусдаа зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лам нар бол тэр чигээрээ Монголын одоо юу суламжлалыг соёлын өмнө тэгчихэд лам болгон бүгдээрээ хавьяастай байдаг байхгүй. Зарим нь бүрээ бишгүүрээ бол ингээд бүр мэрэгчлийн төвшин үлээдэг. Зарим нь одоо хоолоо уншлахаараа явж байгаа тийм. Зарим нь одоо янз янзын хувцс сунраа хүртэл өөрсдөө хийдэг. Бүгдээрээ хавьяастай байдаг. Тэр болгоныг арт түмэн бол мэддэг. Тэрний нэгэн хэсэг бол өнөөдөр юм одоо White Arch студид өрн заасан тулгаан лам байгаа. Тэгэхээр энэ мэт одоо сайхан залуу лам гурвуудаа бас тий цааш нь том дэлхийн хэмжээнд хүрэх тэр сайхан уран бүтээлүүдийг манай хөгжмийн зохиолч нээж хамтарч хийгээсэй гэж би бас хувьяасаа хүсдэг. Тэгэхээр Монголын бурхны шашнаар одоо дамжуулаад цаашид дэлхийн буддизм бас хүчээ үзэхтэй дэлхийн буддизмд одоо энэ авьяас бэлгээрээ гарч ирэх олон мянган монгол хувиргууд бол байдгаа гэж итгэдэг. Тэгэхээр Монголын ард түмэн ч гэсэн одоо манай монгол амнараа шүүмжлэхээс илүү тэр соёлын өвийг тээж байгаа тэр уламжлалыг авч явж байгаа тэрийг нь л одоо үнэлэх, цэмлэх одоо ийм цаг үеийг биднэрт гарч ирж байна. Ирээдүйн бурхны шашин Монгол төвлөрнө гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүч чадал нь Монгол байгаа учраас тэгж яриад байгаа. Тэрний шинэ үеийн буддистууд гэж хэлээд байгаа шүү дээ. Эрэлт хэрэгцээтэй одоо ийм төгсөрхий лам бол төрн гарч ирж байгаадаа би ч гэсэн бас баяртай байдаг. За маш их баярлалаа. Уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээ дараагийн уран бүтээлүүд нь тун хурдан гарах байхаа гэж бодож байна. За баярлалаа. Ерөөл Батаршгэ тулгаа дандаа баярлалаа. Баярлалаа.